За хай та нарын мэдж байгаачлан Бангкокоос би нүүсэн. Тэгээ одоогоор Хуваахийн дээр ч гэсэн байна. Тэгээ Хуваахийн дээрээ одоо 2 хонжийн өнөөдөр миний энэ бичлэгээрээ хийх зүйл apartment hunt буюу Хуваахийн дээрээ хаана байх вэ гэдгээ хайх гэж байна. Хамт Хуваахийн rent хийдэг вэ? Болон option хийх вэ те? Гэдгийг ерөнхийдөө сонирхож зүтгэе. Хуваахийн walking street in there. Oh yeah. Kapkonka Shai. Эхний апартмент дээр хүрээд ирлээ. Ер нь бол уулын тал руугаа их хүн амтан гоё. Надад бол их гоё тайван амгалан санагдчих юм. Тэр ямар ч байсан тогтгошоо орж үзтгий. Би лав биш тий. Таиландд дахиж long term rent юус хийхгүй хамгийн ихтэй 3 сараар л хийн. Тэгээ дээрэс нь би дахиж барьцаа мөнгө төлж 2 сараар хийхгүй. Эсвэл 1 сарын барьцаа мөнгө тэгээ short term rent дандаа хийн гэж бодож байгаа. Одоо хаширсан. 41 square meter, yeah? Okay, I like it, it's cute. Гэлийн 41 meter square. Тэгээд Монгол мөнгөөр сая 500 байна. I guess the furniture here is nicer. I like the table here. I feel like this one is more spacious. Is it? It's the same size. Same. Oh. How come it feels so different? 42 метр square. Би уул нас 32 моёртой байсан. Тэр нь болохоор Монгол мөнгөөр сая 200 гэж байсан. Тэрийг үзье гэж бодсон. Өнөөдөртөө хөнгөө гинэ. Тэгээ тэр доороо swimming pool юм байна. Бас юм урт контент байна. View нь бол mountain view юм байна. Bedroom. Ахой simple. But this one also has бол надад их таалагдчихэв. Юун таалагдчихэв вэ гэхээр гэрээ нь яг хай гэрээ байна заяа. Тэгээд дээрэс нь landlord биш service apartment юм байна. Тэгэхээр яаж яана гэхээр 1 сарын барьцаатай. Тэгээд түрээсээ сар-сартаа өгнө. Түрөөс нь болохоор саяны 42 м квадрат гэлөө. Тэр нь болохоор сая 600 юм байна. Гэхдээ энэ хоёр өрөөнд надад жоохон таалагдаагүй юм. Угаалгын машин байхгүйсэн. Одоо хэрвээ дөрөв 3 сараар одоо ер нь бол нэг амар урт хугацааны гэрээ ихгүй урт хугацаанд амьдрдаг ч үгүй ч гэрээг бол тэгж хийхгүй гэж хэлсэн. Тэгээ тийм учраас угаалгын машин байхгүй байх гэдгийг жоохон сонирх юм байна. Тэгээ би угаалгын машинтай өрөө гаруул надад хэлээрэй гэсэндээ тэр өрөө нь бас хэд хоногийн дараа гарна гэх шиг боллоо. Тэгээ өнөөдөр бол энийг үзэж байна. Маргааш тэгээд өөр тэр Нонгхоо гэдэг хэсэг байт юм байлээ. Тэгээ тэр хэсгээр болохоор арай дөө luxury market resort housing тиймэрхүү юунууд байдаг юм шиг санагдсан. Тэгээ тэрнгээр ямар ч байсан үзье түрээс нь хэр ахаарэн харъя. Ингээ анзаараад байхад Хуваахийн заяа юу уул руугаа тал руугаа олцохоор арай хямд үнэтэй болоод яг нөгөө далаа руугаа олцохоор арай үнэтэй болоод байх шиг санагдсан.
За өнөөдөр 2 дахь өдөр бид хоёр далай хэсэг байгаа газар руу түрээсний байр хайж байна. Тэгээ өнөөдөр бүгдээ 2 дахь байрыг очиж үздэхээ. Тэгээ өнөөдөр уул нь бол 2 гэлгүй нэлээдэн байр үзэх ёстой. Бүр яг халуунд үхэж байна. За гэхдээ яг бүгдээ let's check our second condo. Тэгээ бас адилхан service apartment хийж байгаа. Тэгээд хямдхан биш. Бид ерөөсөө хамгийн дээд баажет нь 2 сая байх хэвээр хамгийн үнэтэй. Тэгэхээр ер нь би бол сая 500 дотор бол хангалттай байхчмаар байгаа. Заавал нэг хүнтэй газар байх гэж яхав дээ энэ хэрэгтэй ч. За манай нөгөө үзэх гээд байгаа 2 дахь кондо La Habana гинэ. Ландлордгүй хийх учраас аль болох кондоныхон juristic person interest нь асуух сонирхолтой. Доторх моторхон лобби хэсэг нь гоё юм байна. Гэхдээ кондон рент хийдэггүй эйжентээр дамжуулна гинэ. Би бол дахиж эйженттэй холбогдохгүй. Энэ Cabanas хуваахын гинэ. Энэ дотроос available rent байна үздэхээ. Энэ бол одоо service apartment шиг богино хугацааны рент бол байхгүй. Landlord байгаа. Тэгээд landlordтай ярилцаад түрээсэлж болно гинэ. Гэхдээ again no landlord for me. Let's see гэдэг энэ хотел бүр амар гоё хотел байлээ. Би өчтөр Airbnb-нээс харсан. Би та нарт гоё харуулъя. За хэрэг хуваахын дээр үл энэ хотел буулаас айгуу гоё юм байл шүү. Яг нэг тийм Lord Grace шиг айгуу гоё юм байлээ. Хон бан сансог ийшээ орж үзье. Failed again. За бүтлгүүцэн бас landlordтай яриад үчэн. Тэгэхээр дараагийнх руу явцгаая. Oh, it's cute. Яшаа орж үзтгэй. Service apartment гэсэн. Энэ болохоор ямар ч deposit энэ байхгүй сарын 2 сая 800 байна. Гэтэ энд нэг гоё юм байна зүгээр direct sea view. Тэгээд далаа руугаа бараг 1 минут талхаал орох юм шүү. It's just the weather. Нэлэн. In kitchen there is everything. Дуулах хүмүүсвэ. Аяа. Тэгээд 7 хоногт нэг удаа цэвэрлэн ямар ч deposit хэрэггүй сар-сардаа төлбөр өгнө гинэ. Тэгээд далаа нь яг энд. Nice. Манай нөхөр бол энэ газрыг их сонирхоод байна. Би бол 2,800 бол үнэтэй л санагдаад байна да. Би усан газраас тэр чинь болохоор сая 500, сая 400-гийн 2 өрөө байгаа штэ. Тэгээ тэр болохоор уул тал руугаа тэгээ view нь болохоор mountain view тийм байсан. Энэ болохоор баг double price аа штэ. Яагаад double price нь далаа яж болохоор. Тэгээ яг бүр нэг luxury гой вилла эднэр чинь бол 3 сая 4 сая май байгаа штэ. Гэхдээ тэд нар ч том саяны газар биш штэ тий. Надад айгуу suspicious санагдлаа. Яагаад гэсэн чи Google дээр нь заяа өрдөө 4 review. Тэгэнгүүтээ 3 нь бүр 7 жилийн өмнө. Тэгээд одоо энэ чи хуваахын штэ. Зөөлхөн хэлсэн дээр байрладаг заяа чулуун молоо байхгүй тийм далаа иргэн. Тэгэнгүүтээ иргэн тойрных нь газрууд нь ерөөхдөө хамгийн хямд нь 3 саяас эхэлж байхад манай 2 сая 800 заяа. Тэгэнгүүтээ агада Airbnb, Booking интергэлээд штэ. Чи service apartment штэ. Иймэрхүү юмнууд дээр огт байхгүй. Тэгээд өөр надад сэн санагдсан өөрсдийнх нь вебсайт байгаа заяа. Тэр нь баг 7 жилийн өмнөх юм уу хайшаа. Тэгээд тэрэн дээрээ яг адилхан өрөөг 3 сая гэж бичсэн байсан маахгүй. 7 жилийн өмнөх 3 сая штэ. Тэгснэ одоо 2 сая 800 болно гэж юу. Бүр хуваахын бүр их ихтэй болсон. Одоо market demand нь өндөр байхад тийм байна гэж юу. Бас их сэн. Гэхдээ яг хөө бүр яг далаа хажууд штэ тий. Тэгэхээр угаасаа эдгээр хүссэн үнэ хийх боломжтой. Ямар уулан дээр байгаа штэ. Тэгэхээр бас жоохон сэн. Энэ бүгдийг харгалзаж үзээ. Тэгээ дээрэс нь нэр no deposit гэдэг байгаа штэ. Ямар ч security deposit өгөх шаардлагагүй гэдэг. Таиландд ямар ч service apartment ч вэ 1 сарын барьцаа авдیں۔ Гэхдээ service apartment чинь тодорхой хэмжээгээр компани штэ хөөхөн биш. Тийм учраас тэр барьцаагаа асуудалгүй өгчдөг. Хөөхөн бол асуудалтай.
Тэнгүүд no deposit гэж байгаа нь бас айгуу санагдсан. Тэг би бүр гайхаад ер нь энд хүн амьдрд юм уу үгүй юм уу арай очиж шалгая гэж бодож байгаа. Сэмэд однос кирэмэр надад бол таалагдсан. Бүр амар таалагдсан жишээ. За яг хөвдөө ингэж орсондоо ч яг хөвдөө гэж бодож байсан. Гэтэ тэгээд басан. Надад Thailand ресторанд орж хаад идэх гэж байна. Мэдгүй хоохийн надад айгу үнэтэй юм шиг санагдаад байна. Thailand бол ер нь 60-70 бат идэж штэ. Энэ болохоор юм 100-аас эхлээд байгаа шиг харагдаад байгаа юм да. Энэ миний spring roll ер нь биний нөгөө jeans spring roll айгу дуртай Vietnamese type. Тэгээд fried rice. Хайдан хүмүүс ингээд халдах сэрэ хоёроо хоёулангийн тавьж идэх юм билээ. Юусэн тэгтээ яг даваад хийгээд үзсэн чинь нэрээ тэгж өгөх зүгээр ч юм шиг санагдсан шүү. Нийгээ үгүй тэгжээд заяа. Сэрэгээрээ ингэж хатгаруугаад үүж байгаа. Нүрний ямар хот идэх юм бол удаатай хуургаад дандаа хамгийн зөв шүү. Хасаа гутаа урах нэг л идэж штэ махан туурсан гэдэг байна. Бай. Амтнаа гоё. Spring roll. Хоосоо айгу гоё лаа. Гэтэ яг би хоол идэж байхдаа сая бодлоо. Ер нь ямар ч хэсэн нөгөө нэг ла перла гэдэг байгаа яг даатаа ижил байгаад байгаа тэр сервис апартментаа шалгаад үзье. Үнэхээр хүн амтай амьдрэх бол ямар нэг одоо харахуулц юм чи гэрэл асах хэрэгтэй шүү дээ тий. Эсвэл хүн амтай амьдрэх ямар нэг scam эсвэл ghost house whatever юм бод хөнгүү гэрэлхүү байна шүү дээ. Тэгэхээр ямар ч хэсэн шалгаж үзье. Машин шүү гэж баруун жах байгаа. Маргааш энэ сокран хийдэг юм та гоё гоё юм байгаа юм билээ. Маргааш сокран бол нэг зүгээр амар усаар бэлдэх юм билээ. Үхийг юм билээ. Найт базар. Конка. Хай. Хинч байггүй болтой шүү. Одоо энэ чинь service apartment гэдэг байгаа штэ. Тэнгүүлээ яг далайн хажууд. Тэ ийм гоё локейшн байгаа бол яхаараа ямар ч гэрэл байдгүй хүн байдгүй лээ. Энэ машин бүр яг энд байгаа л хаа. Би ингээ Google review-ыг үзсэн чинь 2007-оос хойш яг энэ машин. Яг урд нь ийм байдалтай. За ер нь сая ингээ харсан ч та хав харанхуй заяа. Одоо эн чи ийм орой болсон байхад ямар нэгэн хүн амьд амьдрдаг бол ядаж нэг гэрэл асаалттай байх ёстой шүү дээ. Тийм биш. Тэг би гайхаад яг хажууд нь байсан нэг resort mark-ийн хотелээс махгүй юу. Яг хажуудлах ерөөсөө яг ингээл далайн эрэг тэгээд тэр resort mark-ийн хотел тэгээд энэ кондо байгаа хгүй юу. Дээш очсон ч тэр ах надад болохоор хэлэхтэй. Энэ service apartment 20 жил гаруй ингээ бизнесээ эрхлүүлж байгаа. Тэднэрт ерөөсөө тийм advertising Airbnb тэр хэрэггүй хийсээ үршэний одоо нэг олон жилээр түрээсэлдэг тийм баян Европод байдаг аа. Тэгээ тэд нар нь ингээ жилээр түрээслээд явцгаачдаг. Тэгэхээр тэр хүмүүс хөвчтөө өглөөрөө ирж эндээ амьдардаг. Тэгээ жилээр түрээслээд хос ингээ явчихдаг. Ийм учиртай гэж надад хэлсэн. Би ихтэй одоо яг энд ичих ёстой юу байх ёстой юу жоохон сэний тий. Локейшнл бүр яалтчгүй гоё заяа. Айгуу гоё зөөлөн далайн эрэхтэй хэсгийнхэн энэ ер нь бол дандаа лаглаг resort гэдгээр юмнуудын нэг нь заяа. Тэрний хаяг далаагасаа барин 100-200 метрийн зайтай. Төвсрөл 300 метр л байх. Хараа зайцсан бит хоёр хуваахийн гэрээ олсон. Манай гэрээг харах уу? Нүгэд ирчихсэн гайгүй юм шиг байна. Олсон байж магадгүй.
Тэгээд юусоо барьцаа авахгүй гэж байгаа юм. Тэгээд хүн амьдрдгүй болоо гэсэн чинь энэ давхарт бас нэг айл байсан. Яг уу доторх нь бол ийм хуучны тай засалт. Гэтэ надад бол өчигдрийн тэр ах хэлэхдээ хэлсэн шүү дээ. Өөр ингээ гадаадууд ирж амьдрдаг гэдгсэн. Тэгээд хамгийн гоё нь энэ view. Ямар ч үсэн энд амьдрахаар болсон. За би тэр ямар ч үсэн нэг сар үзье гэж бодсон. Нэг сарын дараас яах нь те? Сонгох юм уу, сонгохгүй юм уу тэр мэрийгээ шийдэндээ. Ямар ч үсэн энэ view бүр гоё аваастай.